Ардчилсан намын сонгуулийг бодлоондуулахаар их хэмжээний мөнгө тарааж байгаад баригдлаа гэдэг мэдээлэлд ардчилсан намын дарга Улсын их хурлын гишүүн Эрдэнэ, ардчилсан намын гишүүн Монгол Улсын Баатар Батүл, Улсын их хурлын гишүүн Батцандан болон ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туваанаар мэдээлэл хийлээ. Нийт улсын хэмжээнд ажиллаж байгаа хүмүүстэй зориулсан цалин урамшууллыг мөн олгож, хуулийн дагуу олгож ажиллаж байгаа. За өнөөдөр хагас сайн байгаа, маргааш бүтэн сайн. Тэгээд ардын сайнд бол бүх банкуд дийлэнх нь амардаг. Яг ийм цаг үед бид нар бас урьдчилж мөнгийг гаргаад ингээд баруун астагдсан аймагуд руу ухаалаг сурчлагын ажилтнуудын урамшуул цалингийн мөнгийг бол өгч явуулсан. За мөн дээр нь сурчлагын материал, CD, мөн казак хэлээр хэлсэн документ гэдэг материалууд өгч холбогдох хүмүүсээ явуулсан байгаа. За яг гойволтой аймагуудаар эдгээр хүмүүсийн маань саатуулж энэ намын өмч хөрөнгө болсон хол сурчлагын материал мөнгө хөрөнгийг бол хураасан, саатуулсан. За өчигдөр мэдээлэлтэй бол зөвхөн шалгаж байгаа. Шалгаад явуулна гэсэн ийм байдлаар бидэнд хариу өгчсэн бол өнөөдөр цагдаагийн байгууллагаар илт улс төрсөн, хууль зөрчсөн ийм мэдээллүүдийг хэлбэрээр хэрэгслээр явуулж байгаад бол үнэхээр бид бол цочирж байна. Энэ удаагийн сонгуульд хэдэн хүн ажиллаж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултанд ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туваан ийхүү хариуллаа. Ардчилсан нам энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 10,000 орчим ухуулагч, 4,000 орчим шадар туслах, 8,000 орчим ажиглагчийг ажилуулж байгаа. За тэгээд нийтдээ бол 22 орчим мянган хүнийг бол ажилуулж байгаа. За тэгээд энэ авч явсан гэж ярьж байгаа энэ мөнгө бол баруун 5 аймгийн ардчилсан намын ухуулагч, шадар туслах ажиглагчдын үйл ажиллагааны зардал энд явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Мөн Монгол Ардын намын баг хурлын гишүүн Ганхуйг ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулгыг офшорт данстай гэж гүйтгсэн тухай Улсын их хурлын гишүүн Батцандан худал гүйтгэлийг тарааж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм а. Офшорын асуудлыг би аюул сайхнаас илүү мэднэ. Офшортой тэмцэх бодлогыг би Ардын намын гишүүдээс илүү би мэднэ. Сонгуулаар нэр дэвшигчийг харлуулах, нэр хүндийг нь гутаах зорилгоор үндэстгүй гүтгэлэг тараах. Цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудыг сонгуулийн зорилгоор ашиглах явдлаа эрх баригчид зогсоох хэрэгтэй. Сонгуулийн дараа нар гарна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэнэ. Ийм учраас хуулиа барьж ажиллахыг, ялангуяа сонгуулийн хуулиа, процессын хуулиудаа барьж ажиллахыг эрх баригчдаас бас хүсэж байгаа. Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өгөх тусам ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулгыг харлуулах, гүтгэх, ардчилсан намын нэр хүндийг унгаах увайгүй арга барсан үйлдэлүүд хийж байгаад харамсаж байна. Гэхдээ ард түмэн хинбэ гэдгийг ялгах, салгах ухаантай гэдгийг ардчилсан намын дарга Эрдэнэ онцлсан юм а.